Галзуу кино сувгта тавтай морил. За, бүгдээрээ тавлаг сайхан манайхан. Энэ удаад борон та нартай штэ. 2026 онд гарсан Wild Sing гэх галзуу сонирхолтой хөгжилтэй киног ярьж өгөхөөр сонголоо. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар 2026 оны 8 сарын 8-нд төв цэнгэлдэх хүрээлэнд чонон сүлд гэх галзуу тоглолтон хийхээр зэнхэж буй хүү хамтлаг болон бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипс аваад задлаад хоч. Манайхан тэгээд лайкаараа бомбогдоод өгцөхөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд сабадараагүй бол дараад нэгдэрэй. За тэгэхээр 2000 он нэг залуу автобусаар явсаар нэг гүүрэн дор ирээд тэнд цугласан найзуудтайгаа нийлээд бүжгийн батл хийж байгаагаар кино эхэлнэ. Дүр солигдоход нөгөө залуу маань хүүхдийн тоглоомын талбай дээр шороо бүжигнуулаад даалан дээрээ эргэж байна. Харин ингэж бүжиглэхийг нэг продюсер бололтой залуу хараад сууж байлаа. Нэр чинь хингэлээ. Бүжгийн машин. Хуан кино байна. 19-т би танд дуулж үзүүлэх үү? Чиний дуулалтыг би мэднэ. Хоолойны царайч нь аль хэдийн тодорхойлцсон. Ер нь алдартай дуучин болох тийм онцгой зүйл биш. Чадварлаг продюсер л чухал. Чи миний дор 1 жил бэлтгэлхий. Тэгээд чи поп одуулна. Мань продюсерыг Пак Йонгог гинэ. Ингээд кино Пак продюсертэй ажиллахаар болж студ руу явна. Киноныг том барилгын үүдэнд ирээд их баярлсан ч тэр нь тэдний студ биш харин хажуугийн жижиг байшингийн подволт студ нь байдаг болж таарна. Энэ хаалганы цан хамтлагийн гишүүд ч байгаа. Алдартай болохын тулд нэлээд зориг шаарддаг юм шүү. Ингээд киног дотгошоо ортол тэнд нэг хөөрөө байрын залуу атман байрын охин 2 өгтнэ. Залууг рэпер Сангу, охиныг дуучин Домиг гин. Өнөөдрөөс эхлээд мань гурвыг хамтрахуулсныг хэлэхэд нөгөө хоёр нь илэрхий дург үзэж байна. Нөхдүүд кинотой дууга хуваачдуулахаас гадна ашиха хуваахуулж угаад дурамчхан байгаа нь байна. Пак продюсер тэдний дургуцахыг тоолсонгүй. Шууд л тэдний дебют дууны демог сонсголоо. Тэгээд энэ дуунд зориулж бүжигдэглэх хэрэгтэйг хэлсэнд киноч шууд л энэ үүргийг өөртөө авлаа. Ингээд нөхдүүд гурвалжин нэртэй хамтлаг болцгоно. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэр гурав дебют цамгийнхоо сурчлагын арга хэмжээнд орохор болно. Кино илэрхий баяртай байсан бол Сангу хайд сандарч байгаа нь илэрхий байдаг. Манай хуучин сүмийн пастор олонний өмнө гарахаас өмнө хайх юм бол өөртөө энэ дохой хүмүүс надаас бусд нь хинч биш гэж хэлдэг гэсэн. Тэгээд л зориг орчихдог гэсэн. Сүмийнхний доромжилдаг пастортай танаа сүм чинь харин гоё сүм үгүй юу? Болж ах шиг хүн шүү. Надаас бусд нь хинч биш. Надаас бусд нь хинч биш. За ингэ цаг нь болоход тэд додогшоо орлоо. Төрүүлж байгаарай. Али? Бүжигчин Хино, дуучин Доми, рэпер Сангу, гурвалжин. За тэгээд тайзан дээр гараад бүжгэлсэнд үзэгчид ихэндээ тоохгүй байснаа Хинугийн гоцлон бүжиглэх Сангугийн өгүүлхийг сонсоод сонирхцгоно. Ингээд тэд хайр бол дебют дууга дуулж бүжгэлсэнд үзэгчид аажмаар таатагдж байна. За ингээд дебют дуу нь хит болж эхэлнэ. Эхний цамг нь амжилттай болж олон фэнтэй алдартай хамтлаг болж хувирлаа. Тиймээс хоёр дахь цамгийн сурчлагын арга хэмжээнд хизээ язааны одууд шиг болчихсон ирж байна. Тэд жилийн дараа гаргаж байгаа хоёр дахь цамгийнхаа бүх үг аяыг өөрсдөө бичсэн гэж сурчлана. Уран бүтээлийн хувьд гацаанд орох бүрдээ фэнүүдээ санаж онгод ордог байсан. Та бүхэндээ баярлалаа. Хэдийгээр тэр цомгийн ихэнх дууг Сангу зохиосон ч продюсер Пак хамтлагийн ахлагч Хёнгуг бүх дууга зохиосон гэж хэлхийг даалгасан учраас ингэж хэлсэн байж. Харин хамтлагийнхнаас нь яриа авахдаа өөрийг нь дандаа алгасаад байсанд Сангу битүүхэндээ дурамчхан байлаа. Гурвалжин хамтлагийн хоёр дахь цомгийг тэр жилийн шилдэг цомог болно гэдэгт бүгд итгэлтэй байсан бол тэдний гол өрсөлдөгч нь уянгийн дууны ханхуу гэгддэг Чой Сонгун байлаа. Сонгун өнгөн дээрээ гурвалжин хамтлагт сайн ханддаг юм шиг дүр үзүүлжсэн ч бүтэн жил тэдэнд дарагдсандаа ууртай байлаа. Энийг нь гурвалжин хамтлагийн залуус ч мэдэж байдаг. За ингээд Сонгун уянгийн дууга дуулж, гурвалжин хамтлаг эрч хүчтэй дууга дуулж дууссаны дараа тэр 7 хоногийн шилдэг цомгийг шалгаруулах санал асуулга явагдахад Сонгун дахиад 2-т гурвалжин нэгт орлоо. Тэгсэн Сонгун өөрийгөө нэгт орлоо гэж бодоод эвгүй байдалд орно. Оройн хүлээн авалтын үеэр Сонгун продюсертэйгээ уулзах гэж хайж яваад буруу өрөөнд дандуураад орчихдог. Продюсерыг энд байгаа гэж бодсон юмсан. Удахгүй ороод ирнэ. Дамиглаад хүлээж.
Ингээд учрыг сайн ойлгоогүй сонгоо өгсөн тамгийг нь тадснаар өөрөө мэдлгүй мансууруулах бодистой тамиг татаад мансуурчна. Харин нөгөө талд Доми хянуутай хамтлагийнхаа санхүүгийн талаар ярилцаж байна. Тэгсэн Мегатон гэх арай жижиг хамтлагийн Тэпүн гэх залуу ирээд яриа үдсэнд оддын өвчин туссан маньхэд залууг танихгүй дүр үзүүлээд тэгсхийгээд явууллаа. Тэгсэн Пак продюсер ирсэнд хянуу тэрнээс өмнөх жилийн цомгийн ашиг аваагүй байгаа гэдгээ сануулна. Гэвч нөхөр тодорхой юм хэлэлгүй тэгсгээд буулзааруулад босоод явчихдаг. За ингээд миний гур уурандаа виски ууж оройжин шоу удацгаана. Гэвч маргааш нь тэдний галзуу юм шиг шоу утсан талаар бүх сонин хэвлэлээр таарснаас гадна тэдний өрсөлдөгч сонгууг хар тамхи хэрэглэсэн тухай сенсац дээгдсэн байлаа. Үндэ зэрэгцэд гурвалжин хамтлагийг шин цомогтой бусдын аяыг хулгайлсан гэсэн сенсац бас дэгдэж. Хянуугийн би зохиосон гэж хэвлэлд ярьсан дуу нь Болгарын алдартай дуу болж таарна. Тэгээд сандарсан хянуу Пак продюсер руу залгасанд цаадах нь айл хэдийн хамаг юм аваад Солонгосоос явж байгаа болж таарлаа. Байдал буруугаар эргэж байгааг мэдэрсэн Домич шууд л хамтлагаас гарах талаар бодож эхэлсэн байсан гэдгээ хэлсэнд сангуу тэрнийг өөр лейблээс санал авсан болохоор өөрсдийг нь хайж гин гэж уурладаг. Тэгээд тэднийг яхаа мэдэхгүй сандарч итэл бөөн сэтгүүлчэд үүдэн дээр нь шавчихжээ. Юу болоод байгаа юм бэ? Энэ ерөөсөө зүүдэн. Энэ аимшигтай зүүднээс сэрэгтэл болно. За тэгээд хянуу нүдэ анаад сэрүүлэгний дуугаар сэрнэ. Тэр цагаас хойш 20 жил өнгөрч. Хамтлаг нь гадаадын дуу хулгайлсан хэрэгээр 20 жилийн өмнө тарснаас хойш хянуу дахиж амжилт гаргаж чадаагүй байж. Тэр нэг жижиг радиод нэвтрүүлэг хөтөлж амьдралаа залгуулдаг болжээ. Гэвч тэр өглөө продюсер нь тэрнийг өөр хөтлөгчөөр сольж байгаагаа хэлсэнд хянуу ойлгох шахна. Чи урлагийн ертөнцөөс холдоод энд удсан болохоор хүмүүс чамайг танихгүй байна. Энэ гоё нэвтрүүлгийг яагаад сураггүй гараар хөтлүүлээд байгаа юм бэ гэдэл дургуцаад байна цаанч. Би сураггүй гар юм уу? Хүмүүс чамайг танихгүй байна шүү дээ. Ядаж арай олон шоунд оролцож нэр хүндээ өсгөх гээд үзэлтэй. Мегатоны Тэпүн гэхтэл том шоунд оролцоод алж шít цаанч. Одоо бүгдээрээ тэрнийг рекламада тоглуулах гээд хөөцөлдөж байна өөй. За би ингээ явлаа. Сэтгэлээр унсан хянууг тэндээс гараад явж байтал утсан дугарч хуучны нэг продюсерийн төлөөлөгч холбогдлоо. Гон житэгэх мань продюсер нэг олон улсын Xbox сурталчлах зорилгоор тоглолт зохион байгуулж байгаа нь тэр байж. 2-7 хоногийн дараа шууд дамжуулахаар төлөвлөсөн уг тоглолтод нэг хамтлаг оролцох боломжгүй болсноор хуучны мартагдсан хамтлаг болох гурвалжин хамтлагийг хуучны үзэгчдэд сонирн байх болов гэсэн үднээс өрсөн нь тэр байж. Энийг сонссон хянуу хамтлагаа төлөөлөд ганцаараа оролцохыг хийсэн ч зөвхөн хамтлагаар нь оролцуулж хийт болж байсан хайр болдууг нь дуулуулна гэсэн учраас аргагүй байдалд орсон хянуу нөгөө хэдийгэ олохоор шийддэг. Нөхрийг гарч иртэл Мегатоны Тэпүн таарсанд хянуу бантлаа. Цаадхан ч хянууг хүндэлж байгаа дөр үзүүлж битүүхэндээ доош нь хийчгээд яваад өглөө. Шорон хөдөлсөн хянуу нөгөө хэдийгэ яаралтай олж уулзахаар бүр хатуу шийднэ. Энэ үеэр сангууны эрүүл мэндийн даатгалын компани борлуулагч болж тэр өдөр сангууг нэг үйлчлүүлэгчтэйгээ гэрээ хийхээр ятгаж итэл хянуу тасралтгүй залгасанд сангуу гайхнаа. Гэвч сүүлд хянуутай муудалцаад салсан учраас утсыг нь авсангүй. Уралсан сангуу хараал урсгаж угаад үйлчлүүлэгчээ хуурлуулж гэрээгээ хийж чадалгүй үлдлээ. Тэгээд оройн гэртээ ирэхэд нь хянуу гэрийнх нь гадаа байж байлаа. Тэгээд хамтлагаараа концертод оролцохыг хүссэнд сангуу уурлана. Учир нь сүүлд сангуу хянуутай уулзаж даатгалын гэрээ хийгээд өгөөч гэж гуйгаад хөлтөн согдсон ч хянуу тэрнийг үл тоож хөөгөөд явуулсан байж. Тэгэхээр ч одоо уурлах нь аргагүй зү. Мань хянууч тэгээд уучлал гуйж эргээд гурвалжин хамтлагаа бүрдүүлье гэж ядгаж итэл гэнт хар машинтай хүмүүс ирээд тэднийг машиндаа чихэж суулгаад явлаа. Тэгээд нөхдүүдийг нэг боссын урд авчирсанд цаадах нь тэднийг хэр дотн болохыг асууж байна. Бид хоёр нэгнийхээ гуйлтаар хамтдаа Xbox-ын сурчлагаа концертод оролцох хэмжээний дотн хүмүүс байгаамаа. Тэгвэл би биенийхээ өвдөлтийг хуваалцах хэмжээний дотн хүмүүс юм байна гэж ойлголоо. Зөв үү? Тэр үү? За өдрийг сайхан өнгөрүүлээрэй, баяртай. Ингээд хянуу явах гэсэнд нөгөө нөхөр сангууг алах гэж байгаа юм шиг болоод ирсэнд хүн чанар нь зулгаагаад бууцаад ирлээ. Манай найзыг алах хэрэггүй. Тэр танд хэдий өртөө? 300 сая. Зөөц тэгвэл дуусах уу? Тэгэд буцаад явах гэсэнд сангуу зуураад авч байна. Тэр концертод оролцоо та нар мөнгө олох юм уу? Хэрвээ амжилттай оролцож чадвал том продюсерийн хараанд өртөнө. Тэгвэл янз бүрийн нэвтрүүлэгт оролцож рекламанд тоглож их мөнгө олж болно. Тэгсэн сангууд мөнгө зээлүүлсэн хүн нь тэрний соло альбомд хөрөнгө оруулаад алчсан хүн болж таарлаа. Ингээд босс тэднийг шаргуу хөдөлмөрлөж яаралтай өөрөө төлөхийг сануулсанд хянуу гайхна. Гүй та энэнтэй ярьж байгаа зү?
Өнөөдрөөс эхлээд та хоёр хамтдаа миний үрийг төлцгөнө. Тэгээд тэр худаг гаргаад сангуугийн хөл рүү хадгасанд айсан Хянуу шууд зөвшөөрлөө. За sorry, баруун та нартай Gals-ны галзуу тоглолтын мэдээлэл хүргэдэг. Дэхүү хамтлаг дэлхийг морин хүрийн эгшгээр байлдан дагуулахаар 10 жилийн ой баяраа тохиолдуулан гаргаж буй чонон сүлд 3 дахь цомгийнхоо аяндан төв цэнгэлдэх хүрээлэнгээс мордох гэж байна. Нэгэн тугдор, нэгэн хөгдор цуглж ирж хүчээ дуудан сэрэцгээе. 2026 оны 8 сарын 8 төв цэнгэлдэх хүрээлэнд харихрадор хиймэр сэргмүй дэхүү чонон сүлд тоглолт. Description хэсгээс манайхан дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хамтлагаас гарснаас хойш сэтгэл готролд орсон сангуу бие даасан уран бүтээл гаргах гэж үзээд бүтлэг үйдсэн нь тэр байжээ. Сэтгэл зүйч маань намайг хамтлагт байхдаа үл тоогцоор угаад номер 2-ын комплекстэй болсон байна гэсэн. Номер 3 би нэгт Доми 2-т чи дандаа 3-т байсан шүү дээ. Тэгэд Хянуу сэтгэлийг засахын тулд дууныхаа завсар зай бүрээр нь үглэх зөвшөөрөл өгсөнд сангууч баярлж хамтдаа барилгын компани Баян захирлын эхнэр болсон Домиг олж уулзахаар шийднэ. Тэгээд маргааш нь Хянуу Домигийн гэрийн гадаас ахиж угаад гараад ирэхэд нь уулзах гэж зүтгэсэн ч цаадах нь би тийм хүн танихгүй гэд тоохгүй явчлаа. Арга барсан Хянуу хамтлагтанд байх үеийн пакттай зургнуудаас явуулж хамтдаа эргэж нэгдээд тоглолт хийе гэж гуйх сүрдүүлэх хоёрын завсраар мессеж бичсэнд Доми уулзахаар зөвшөөрлөө. Хөөрхөн юм намайг сүрдүүлэх гэж оролдоод л сүрдүүлээгүй зүгээр л аз жаргалтай үеэ сануулсан. Тэгээд Хянуу тэрнээс энэ удаагийн тоглолтод ганц удаа хамт орж тусалж өгөхийг чин сэтгэлээсээ гуйна. Мөнгө хэрэгтэй байгаа мó? Энэ картыг авахгүй юу? Лимитгүй болохоор хүсснээ аваарай. Мөнгө чухал л да. Гэхдээ мөнгө хамгийн чухал нь биш ээ. Фэнүүдэд маань бид нар хэрэгтэй байна. Миний зүрх яаж цохилж байгааг мэдэрч гинөө. Ингэж хэлэх явцдаа Хянуу картыг сэмхэн аваад халааслах гэсэн ч тэсэлгүй буцаагаад өглөө. Тэгээд Доми гарч явах гэсэнд Хянуу ятгах гэж сүүлийн удаа оролцсон ч тэр яваад өгдөг. Дүрс солигдоход Доми өдрийн хол эдэнгээ Баян хадам ээжтэй өглүүлж байна. Алхан бүрийг нь зааж ингэж болон тэгэж болохгүй гэж яншиж байгаа хадам ээжээсээ Доми залхсан ч юу ч хэлж чадахгүй байгаа нь харваас илэрхий. Тэгээд өөрөө хамтлагийнхаа клипийг үзэж угаад нөгөө хоёртойгоо уулзахаар шийднэ. Маргааш нь нөгөө хоёрыг Сандрад продюсер дээрээ ирэхэд Доми аль хэдийн ирчихсэн сууж байлаа. Тэгсэн продюсер нь тэдэнд тоглолт шууд дамжуулагдах учраас тэднийг амьдаар сайн дуулж чадах эсхийг шалгах хүсэлтэйгээ хэлээд шууд газар дээрээ дуулж үзүүлэхийг хүссэнд Хянуу сандарна. Учир нь олон жил хамт дуулаагүй учраас формгүй болсноо тэр сайн мэдэж байлаа. Гэвч Доми шууд л утсан дээрээсээ панограма тавиад цүнхнээсээ чанга яригчтай мик гаргаад ирлээ. Тэгээд яг л урдийнх шиг чадварлаг дуулсанд Хянуу баярлна. Тэгсэн мань хүн амьдаар биш микээс дууга тавьчихад ам барьж байгааг Хянуу анзаараад дахиад л сандарна. Тэгээд нөгөөдөл энийг нь яг анзаарч эхлэхэд Хянуу босоод микийг нь эвдчихнэ. Ингиж муу дуулахтаа тулах юм бол ам барьснаа дээрээ. Та нар ягаад ийм бэлтгэл мутаагаа юм? Үгүй харин ч миний бодсноос илүү сайн байлаа шүү дээ. Үгүй их муу байна. Бид нар өнөөдрөөс эхлээд бэлтгэлдээ шаргуу орцгож тоглолт дээр жинхнээсээ бутавна. За ингэж Хянуу продюсерээ зөвшөөрүүлж аваад дараа нь туслагтай хуулдаж дуундаа жаахан ч гэсэн үглэлт нэмэх хүсэлтэйгээ хэлсэнд цаадах нь зөвшөөрсөнгүй. Зөвхөн ориг дуугаал оргоор нь дуулах ёстой гэж хатуу санууллаа. За тэгээд дүрс солигдоход машиныхаа хойно ангийн буу бэхэлсэн үс сахланда баригдсан нөхөр гадаа нэрээ зогсож байна. Тэгээд дотогшоо орж продюсертэй хуулцсанд продюсер тэрнийг цагтаа уянгийн дууны ханхуу гэгдэж байсан Чой Сонгун болохыг арай ядан танилаа. Тэгээд тэрнийг эвтэйхэн жиих гэж оролцсон ч Сонгун шууд нүдэн дээр нь дуулд юм байна. Тэгсэн хоолой нь ерөөсөө өөрчлөгдөөгүй байсанд продюсер болон тэрний туслах хоёр гайхацгааж шууд тоглолтонд оруулахар боллоо. Мань нөхөрч тоглолтонд орохоор болсондоо баярлаад илүү их бэлтгэл хийхээр шийдээд тэндээс явна. Орон Хянууг бэлтгэлийн зааланд нөгөө хоёроо хүлээгээд суужитэл сангуу тэрнийг гараад ирэхийг хүслээ. Гайхаад гараад очтол сангуу баахан хайрцагтай CD өржгсөн хүлээж байлаа. Нөхөр хэн нэгэнд зодуулж өшөглүүлсэн бололтой байсанд Хянуу гайхаад юу болоод байгааг асууна. Миний CD-г продюсерлсан босс намайг энэ новшоо аваад зайл гэж зодод хөөчлөө. Юу? Нөгөө 300 сая авлахтай код захирлуу. Биш ээ, тэр чинь миний эхний CD-г спонсорлсон юм аа. Харин энэ миний хоёр дахь CD. Тэгээд сангуу хамтлагтаа байн ард зогсож шовдр юм шиг байж ирсэн учраас
Өөрийгөө нотлохын тулд зээл аваад 2 цомог гаргаж хоёуланд нь дампуурснаа Хянууд хилээд уйлсанд Хянуу тэрнийг өрөвдөөд хамтдаа бэлтгэлээ шаргуу хийцгээне. Харин нөгөө талд Дооми гэртээ ганцаараа толныхоо өмнө бэлдэж байна. Ингээд тэр өдрөөс эхлээд тэд нар бүгд дор бүрнээ чадах чинээгээрээ бэлтгэлээ хийцгээне. Тэгээд хэд хоногийн дараа цуглаад Ганвон аймаг руу явцгаана. Тэд замдаа нэг газар зогсож түргэн хоол идчихэтэл сангуу 0 дотор нэг танил хүнтэй таарлаа. Тэгээд хин гэдгийг санаж чадахгүй байсан ч машины зогсоол дээр тэр хэд халз таарчихдаг. Гэтэл нөхөр мань хэдийн продюсер байж угаад мөнгийг нь лувирдаад мордсон нөгөө Пак Ёнгу байж таарна. Нөхөр тэднийг таниад бушуухан машин лугаа зүгтаасан ч уралсан Хянуу очоод тэрнийг өшгөлөөд унгаана. За тэгсэн цагдаа нар ирээд нөхдүүдийг бариад авна. Та нар хүн андуураад байна. Энэ хүн та нарын яриад байгаа Пак Ёнгу гихч биш вэ? Харин Эмилиано Скалони гэдэг хүн байна. Солонгос биш Аргентин үе юм ба шүү дээ. Энэ паспортыг нь хар. За тэгсэн Хянуу ууралж тэрнийг бариад авсан ч цаадах нь урдаас нь Испаноор яриад байсан Хянуу сахлыг нь хуулах гэж дайрсан ч тэр нь жинхэнэ сахал байж таарлаа. За ингэ дарахгүй болсон нөгөө гурав тэндээс явсан ч удалгүй зам дээр Пак Ёнгугийн машин явж байгаа харагдсанд ууралсандаа нөхрийг барихаар хөөцгөн. За тэгээд нөгөөх нь таниад зүгтаасанд Хянуу гүйцэж төрүүлэх гэж байгаад санамсаргүй шахаад замаас гаргачихлаа. Тэгээд осолд орсон нөхрийг татаж гаргаад дамжлаад дээш өгсөж байхдаа даахгүй алдаад 3-4 удаа уулын уруу өнхрүүлчихнэ. Нилээн ноцолцсны эцэст тэднийг машин дээрээ дөнгөж ирж байтал том машинтай залуу ирж Хянуугийн машиныг заадмөрчихнэ. Том машинаас залуухан жолооч гарч ирээд уучлал гойч өөрийгөө шин жолооч гэд бушуухан цагдаа дуудах гэсэн ч Хянуу зөвшөөрсөнгүй. Гэхдээ таны толгооноос чинь цус гараад байна шүү дээ. Тэгээд энэ машиныг чинь яах юм? Би даатглаа дуудчихлаа. Энэ зэргийн цус юу ч биш ээ. Энэ машинд битээ санаа зов мэдөө. Одоо чи явж болно. Энийг сонссон жолооч тэдэнд баярлсан ч удалгүй тэднийг таниад эхэллээ. Гэхдээ та нар чинь 2000 оны үеийн алдарт хамтлаг тамбурын байна шүү дээ. Биш ээ. Гурвалжин хамтлаг. Нэрээ тийм ээ. Гурвалжин хамтлаг шүү дээ. За би ойлголоо. Би энэ явдлын талаар сошиал дээр тултал постлон заяа. Та нарыг ямар гайхалтай хүмүүс болохыг постлноо. Болж гин. Одоо бушуухан явж үзье. За ингэ нөхөр Хянуугийн хүн чанарыг биширсээр явна. Нэг иймэрхүү байдалтай мөнгөн жугаад эргээд хартал Ёнгу босоод тэндээс зөөгдөж байна. Харин нөгөө талд уянгийн дууны ханхүү сонгуучвас Ганвон руу явж байна. Замд нь авраг том зэрлэг гахаа таарсанд тэсэлгүй гахаа гагнахаар хөөнөгч. За ингэ зэрлэг гахаа хөөсөн сонгуу ойроо ороод гахааг буудсан ч онсонгүй. Гэтэл нөгөө гахаа Хянуугаас зөөгдөж явсан Пак Ёнгуг мөргөж унгаачхад яваад өгсөнд Ёнгуч ухаан алдаад унна. Агнсан гахаага авахар ирсэн сонгуун тэнд нь гахаа биш хүн хэвтэж байгааг хараад өөрийгөө хүн буудчлаа гэж бодоод ойлгох шахна. Тэгээд цагдаа дуудах гээд зогсчээтэл Хянуу гүгээд ирнэ. За тэгээд нөхдүүд би биенээ хараад нэг л танил санагддгийн байгаа зүтэй. За ингээд нэгнээ таниад сонгуун гурвалжин хамтлагийнхнийг машиндаа суулгаж тоглолт болох газар руугаа давхина. Нөхдүүд ухаан алдсан Пак Ёнгуг багаажиндаа хийгээд авч явсан бол Дооми тэрнийг ухаан алдсан болоод жүжиглж байна гэдэгт итгэлтэй байлаа. Энэ үеэр цагдаа нар осол гарсан газарт дуудагдж очоод түрүүнд таарсан хүмүүсийн машин болохыг таньж тэднийг барихаар хөдөлнө. Удалгүй цагдаагийн машин гүйцээд ирсэнд маньхэд айгаад бүгдээрээ доошоо нуугдсанд сандарсан сонгуун өөрөө хүртэл доошоо нуугдлаа. Цагдаа гайхаад бушуухан шиг зогсохыг тушаасанд сонгуун ч аргагүй ирэхэнд зогсноо. За тэгээд маньхэд буултах аргагүй болоод бүгд өндийж өөрсдөө дуучин гэдгээ хэлж тоглолтондоо хоцрох гээд яарад байгаагаа учралсанд цагдаа тэднийг нэг л сэжигтэй байгааг анзаарна. Тэгээд багажиг үзээ тэнд нь Пак Ёнгуг ухаангүй байгааг хараад сандарч тэднийг баривчлахаар шийдлээ. Тэгсэн баривчлагтахаас Трамптай болсон сонгуун айсандаа хаазаа гიშгэд хар хурдаараа зугтаалаа гэж. Энэ үеэр тоглолтын зохион байгуулагчид залгаж тоглолтын бэлтгэл эхэлж байгааг сануулад хурдан ирэхийг шаардна. Ингээд маньхэд цагдаагаас хамаг хурдаараа зугтаасан ч нөгөөдөл нь дороо гүйцээд ирдэм байгаа зүтэй. Тэгээд машины дугуйруу буудаж зогсоогоод сонгуунд буу тулгсан ч урсгал сүрж явахдаа машинтаа мөргөлдөх шахаж замаас гардаг. Энэ үеэр сангуу дууны эхлэл төгсгөлд өглөх мөрүүдээ олжхлоо гэж дуалдсан ч нөгөө хоёр нь тэрнийг энэ удаад өглүүлэхгүй дууга хоригоор нь явна гэж загнасанд сангуу өөрт нь худлаа хэлсэн Хянууд гомдно. За тэгээд тэднийг ингээд маргаж байтал дугуйн хагарсан сонгууны машин жолоогоо алдаад замын хажууд байсан шонг мөргөчгөн. Үүнтэй зэрэгцээд тоглолтын продюсер залгаад ирэх хэрэггүй гэж загнаж байна. Тэгээд тэдний оронд хажууханд нэвтрүүлэгт оролцож байгаа Мегатоны Тэпүнийг тоглуулахар болдог.
Ингээд аргагүй байдалд орсон тэд яхаа мэдэхгүй сууцгааж байсан бол Хянуу хамгийн хүнд байдалтай байна. Нөгөөд бол тэрнийг хамтлагийн ахлагч юм бол ахлагчиг байхыг шаардна. Энэ үеэр продюсерийн туслах тэднийг хаана угааг асууж залгасанд Хянуу эргэлзэх юмгүй бид нар яг одоо гадаа байна гэж авч байна. Тэгээд Хянуу хэдүүлээ юу ч болж байсан. Өнөөдөр тайзан дээр заавал гарцгаана гэж бусдыгаа зоригжуулаад замаас машин барихаар шийдэж тоглолтын хувцснуудаа багаажнаас авлаа. Тэгсэн тэнд Пак Ёнгу хэвтчихвэсэнд Гэнэт тэрнийг санана. За сори байж гараа борон та нартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй Хаан Чипс иргэн ирлээ. Хаан Чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой Хаан Чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан Чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. Нэмж хэлэхэд энэ галзуу урамшуулал 8 сарын 31-нийг дуустал үргэлжилэх юм байна шүү гэж. Ой Пак Ёнгу биднийг өрөө нэхэн гэж удаа тухайн алдсан юм шиг жүжиглэж байгааг чинь ойлгож байна. Одоо бүгдээ адил тэнцүү болсон гэж үзээд бүх өрөө цайруул юм ээ дөө. Бид чиний өмнөх алдаагч нь уучлалаа. Тэгүүлж болж шүү. Залуусаа өмнөд Америкт хуучны K-pop модонд орж байгаа штий. Тийм болохоор би эндээс хэдэн хамтлаг аваад тийш явах гээд ирсэн юм аа. Та нарыг одоо ч тоглож байгаа гэж мэдсэнгүү. Зангийн нөхдүүд машин барих гэж оролдсон ч нэгч машин зогсдгүй. Удалгүй нөгөө цагдаа ирж тэднийг хүн амны хэрэгт сэжиглээд баривчлах гэсэн ч Пак Ёнгу өөрөө тэдний машины араас мөргсөн. Тэд амийг нь аварсан гэж мэдүүлсэнд цагдаач тэднийг ойлгоод машиндаа суулгаж тоглолт болох газар руу дөхүүлж өгөхөөр явна. Замдаа манхэд бүгд дор бүрнээ чихвчээ зүүж угаад дуугаад авцсанд мань цагдаа дотроо галзуурах шахсан ч арай ядан тэсэж явна. Ингээд тоглолт болох газрын ойролцоо очиод төгжрээнд орсон учраас хувцсаа аваад яарчгүйсээр тоглолт болж байгаа газарт ирцгээ нэ гэж. Тэгээд дөнгөж ирээд амсгаагаа дарж ядчихэтэл продюсер тайзан дээр гарахыг шаардна. Тиймээс нөгөөхэд бушуухан сангуунэ барьж өгөөд өөрсдөө үлдэцгэн. Ингээд сангуун ямар ч бэлтгэлгүйгээр шууд тайз руу гүгээд гарлаа. Эвч наашаа ирэхийн тулд үхтлээ гүйсэн сонгон тайзан дээр гараад бөөлж өгшахна. Энийг харсан продюсер тэрнийг хар тамхиа хэргэлдсэн байна гэж бодоод ухаан алдатлаа айдаг. Тэгэд нөхөр төсөлгүй бөөлжсөнд сандарсан продюсер гурвалжин хамтлагийг ч бас бүтлгүйдэн гэж тооцоод хасаж оронд нь хорхиноос ирж байгаа мегатоны тэпүнийг оруулахар шийдлээ. Тэгэд сонгуун буруу харж бөөлж дуусаад юу ч болоогүй юм шиг дуулж эхэлсэнд бүгд гайхацгаана. Тэгсэн тайзны хард Хянуу тэпүнтэй таарчихна. Тэгэд тэр тэдний оронд дуулах болсноо хэлсэнд Хянуу тэпүнээс ганц удаа боломж өгөхийг гуйна. Тэгэд нөхрийг найрахын тулд өөрт нь атархсандаа тэрнийг дорд үздэг байсан. Тэрнээс биш бидүүхэндээ хамтлагаараа бүгд мегатон хамтлагийн улаан фэн байсан гэж ярьсанд нөхөр эргэлзэж байна. За ингээд тэпүнийг яг бодлоо өөрчилж идэл нөгөө хоёр гүгээд ирлээ. Хөөе биднийг өөр хамтлагаар орлуулна гэж юу яриад байгаа юм бэ? Нэг юм уу баарны дуучингаараа биднийг орлуулах гэж байгаа юм уу? Мегатоны тэпүн ирж байгааг нь ирэхээс өмнө тэр новшиг зогсоох хэрэгтэй байна. Та нар энэ бүх хугацаанд ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Та нарын тоглолт цуцлагдсан. Ингээд тэпүнийг тайз руу явахад урдаас нь тайзан дээр фэлдсэн сонгуун зөрөөд бууж байна. Өөрсдийнх нь сүүлчийн боломж нүдэн дээр нь яваад өгч байгааг харсан Хянуу уурлаад заавал тайзан дээр гарна гэж зүтгэсэнд нөгөө хоёр нь ч дэмжлээ. Тэгээд тайзны хажууд тэпүнийг гүйцэж очиод бариад авна. Тэрнийг зарлахаас өмнө амжиж тайзан дээр гарлаа. За тэгээд үзэгчдийг сэргээх гэж оролцсон ч үзэгчид тэднийг таньдгүй хөрхий. Тэгээд дуулахтаа бэлдэж зогссон продюсер тэдний аяыг тавихгүй байна. Ингээд аргагүй байдалд орсон мань гурав шууд аягүйгээр амьдараа дуулж эхэлдэг. Дуулж явахдаа тэд дор бүрнээ өнгөрсөн хугацаанд туулсан бүхнээ эргэж санацгаана. Тэднийг нэг бадга дахилттайгаа дуулж дуусахад аргагүй байдалд орсон продюсер аяыг нь тоглуулсанд сангууч өөрийнхөө сүлд зохиосон үгээр үгэлж эхэлсэн нь шууд л хүмүүст таалагдж байна. Ингээд тэднийг дуулж бүжгэлэхэд үзэгчид аачмаар дуунд нь орцгоно. 너를 만난 건 가장 큰 행운이야. 너를 알아갈수록 살만한 일안에 어떡
어떡하지 저러면 그만하고 대답해줄래 그러면 안돼 이러면 안돼 뭐가 이리 어려운 건지 이리 나를 꼭 울게 어이 잘하네. Check it out now. Yo, 왠지 느낌이 왔어. Yes I. 고민을 말. 이러면 어떡하지 저러면 어떡하지 그러고 있어도 해줄래 아이 복잡해 baby 사랑은 아직도 매일이 나를 말로 그만 나의 전부 내가 랩을 못한다고 삐웃어가 푸푸 굳사고 돌려자기 택고 각속과 За тэгээд дууны төгсгөлд кино толгой дээрээ зогсолтгүй эргэлцсээр байсан үзэгчид зогсолтгүй уухайлсаар л. Би дөнгөж сая эргэлтийн рекорд тогтоох шиг боллоо. Чамайг дутуу үнэлж байжээ. Чи сайн байлаа шүү. Би өглөх гэсэн бүхнээ өгүүлчихлээ. Тэгсэн үзэгчдийн дунд тэдний хуучны фэнүүд байж таарад өрөөг нь хилээд хашгирсанд маньхэдийн сэтгэл нь хөдлөөд өөрийн ирэхгүй хуйлцгаана. Одоо нэг юм хэлэх ёстой билүү юу лээ? Нэрээ нөгөө олимпийн урайгаа хэлэх ёстой штэ. Нэрээ тийштэй. 1 2 3 Гурвалжин хамтлаг Ганвонд олимп зохион байгуулахыг дэмжиж байна. Тэд Ганвонд экспо зохиохыг дэмжиж байна гэж хэлэх ёстой байсан ч олимп зохиохыг дэмжиж байна гэж хэлсэн учраас продюсер энийг сонсоод ойлгох шахна. Энэ үеэр тайзны араас гарч ирж байсан Тэпүн үүдэн дээр Пак Ёнгүүтэй таарсанд цаадханч тэрнийг Өмнөд Америк руу аваад явъя гэж найрдаг. Мань гурвыг гарч ирэх үеэр Домигийн хадам ээж холбогдоод тэрнийг яаралтай эргэж ирэхийг тушаасанд Доми сандарлаа. Гэвч кино тэрнийг хадам ээжийнхээ үгээр эргчлөөгүй байх биш харин хүсэл мөрөөдлөө дагаад хамтлагаа үргэлжлүүлэхийг ядахна. Одоо K-pop-ын алтан үе хэдүүлээ дуулаад зөндөө мөнгө олж болно штэ. Гэхдээ эдний хадмынх нь амар баян гэсэн штэ. Баян байгаад юу шалтгаан юм бэ? Нэг юм уу сургаггүй барилгын компани. Нийт хөрөнгө нь 1.3 их 80 вон. Яа, за тэгвэл чаргагүй байна уу? Надад итгээрэй. Би удахгүй, тун удахгүй эдний хөрөнгийг ховх сорчход эргээд ирээ. Тэгэд тэрнийг яваад өгсөнд нөгөө хоёр уруу царайлсаар үлдэцгээв. Гэвч тэр хоёр бууж өгөхийг хүссэнгүй хамтлагаа үргэлжлүүлэхээр шийдэцгээлээ. Тэгээд тэд уянгийн дууны ханхүү сонгуунийг Домигийн оронд аваад хамтдаа энд тэнд дуулж эхэлдэг. 만나고 대답해줄래 Yo, everybody put your hands up. 이게 나의 전부 내가 랩을 못한다. За тэгээд хөдөлгөөний нөхдүүд баг багаар эргээд олонний анхаарлыг татаж эхэлсэн учраас тэд өөрийн гэсэн продюсертэй болоод цомгийн бичлэг зураг авалтад орж эхэлцгээв. Тэгсэн тэдний продюсер нь Доми өөрөө байж таарлаа. Йоо, зөндөө зураг авахул одоо болсон юм биш үү дээ. Босоо, хөөе новчнуудаа хэлсний дагуу хийгээд ихтэй. Та нар хагас жилийн дотор ашиг олж эхлэхгүй бол тараачихын шүү. Ойлгосноо? Тийм ээ босоо. За ингээд нөхдөө зураг авахаа үргэлжлүүлснээр кино маань конец фильма. За энэ галзуу сонирхолтой хөгжилтэй шинэ Солонгос киноны тайлбар маань ингээд дууслаа. Тэгэхээр энэ сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 2026 оны 8 сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд чонон сүлдгэх галзуу тоглолтоо хийхээр зэхэж буй Дэхүү хамтлаг болон бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипстэй хамтран хүргэлээ. Хаан Чипсээ аваад задлаад хоч. За тэгээд маньхэдийнхэн сонгоод ярьж өгсөн кино та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол манайхаа яах вэ? Лайкаараа бөмбөгдөд өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд Сабадраг бол дараад нэгдээрэй. За тэгээд дараагийн бас нэг галзуу сонирхолтой киноны тайлбараар эргээд уулзацгаая.